Ажилд орсон ингээс нэг бичлэгээ хийх гэж сууж байна. За өнөөдрийн сайхан гэх юм бол манай продюсерыг Альцгеймерийн шинэ прожект хийгээд тэгээд тэрнийхээ төслийг бичих бол эхний ээжний preliminary data хийгээд тэрэн дээр яах гэж байгаа юм бэ гэх юм бол одоо ингээд нугасны гэмтсэн болгоно. Нугасны гэмтэл биш дээ. Хүний тархины мэдрэлийн эсвүүдэд ямар өөрчлөлт гардаг вэ гэж шин санаа орж ирээд тэгээд мэдээж хүн дээр туршилт хийж болохгүй юм чинь хулган дээр хийн. Тэгээ хулганы нэг 9 хулганы нугасанд гэмтэл үүсгээд өгөөч уянгаа тэгээд тэрнийг ингээд тархийг аваад эрүүл хулганыхтай хэдүүлээ харьцуулж үзье, ямар хөө байх, ямар юу нөрчлөгсөн байх вэ, эсийн төвшөндөө юу нөрчлөгсөн байх вэ гинэ. Тэгээд засраар нь одоо тэгээд нэг 9 хулганд хагалгаа хийж үгүй доо дараа 7 хоног бас гэл хэллээ. Тэгээд тийм би юу ярих гэжсэн бэ юм бэл нөгөө хулганы туршилтынхаа талаар ярих гэжсэн. Би өөрөө амьтанд хайртай, тэгээд амьтан алахыг хүсдэггүй. Тэгсэн хэрний одоо ингээд хүн айгүй сони юм биш. Ингээд би амгаах тогтоо арсны өвчин дээр ямар ч хэлээсээ арсны өвчин дээр ажиллах уу гэж боддог гэсэн. Тэгээд арсны цэврүү харахаар ингээд бүх ингээд шар босчдөг байсан байхгүй. Тэгсэн чинь би магистртээ атопийн дерматит дээр арсны өвчин дээр 2 жил ингээд нөгөө тэнцэж орж чадсан лав нь л тийм байсан. Тийм прожект байсан. Тэгээл би дараа нь тэр лавдаа ингээд 4.5 жил ажиллачаад би одоо хулганы ажил хийхгүй. Би одоо өстэй амьтаа алахгүй. Одоо болиё гэв. Тэгсэн чинь Америк руу ирсэн чинь битүү хулганы ажил дээр ирсэн. Яа. Тэгээ одоо бүр ингээд за ингээд юу илээ ингээд амар амьтны кэрлэгтэй сайн ингээ зөөлөн гартаа болохоор яа харахгүй ингээ цаанаасаа тэг ингээ ядаж чи ингээ амьтан дээр туршилт хийх дээрээ тулах юм бол хүн төрлөختөн та нар ядаж нэг өрөвч нэнжийн сэтгэлтэй хүнээр хийлэг гэдэг юм билгүү. Тэгэж өөрийгөө зөвтгөж чинь одоогийн байдлаар тэгээд амар юу яадаг холгонуудаа сайн кэрлдэг, сайн асарч халамжилдаг гэх юм уу тий. Тэгээд нөгөө нэг энд чинь хулгантаа зүй бусаар амьтантай зүй бусаар харьцаж ингээд өвдөлт өгөх юм уу одоо бүр ингэж тарчлааж зовоох юм бол бүр маш том асуудалд орж хүмүүсийг бүр ажлаас нь халуулж исэн тохиолдол хүртэл байдаг гэсэн. Тэгээд энэтиг одоо ингээд энэтиг чинь ер нь эрэгтэй хүн болж тэр амар хатуу гартай ингээд хулган чинь нэг кэшээс нөгөө кэш рүү зүгт бараг шидэд байгаа юм шүү. Тэгэл тэр хулганы сүүлнээс нэг жоохон хэсэг авч генотипийн хийдин гэсэн чинь 2 3 давтаж хийнэ гэж сүлээрэл тэгэл нөгөө нэг сүүлийн богино болтол нь тариал ёо миний бүр амар уур хийдэг. Тэгээд бас нөгөө хулгануудад амар талархах хэрэгтэй. Хулганууд биш тийм 911-ээс илүү их хүний их ам аварсан гэдэг юм байлээ. 911 чинь тийм нөгөө нэг яралтай тусламж утас шүү дээ тий. Монголд 100, 100, 203 гэдэг шиг. Тэрнээс илүү хүн аймаа аварсан гэж холгоно. Тэгээс бидний одоо хэрэгэлдэг клиник дээр эмнэлзүүд хэрэгэлдэг бүх эм тариа ер нь бол амьтны туршилтаас гаргаж авсан байгаа. Амьтан дээр туршаад зүгээр юм байна гэдгийг нотлоод хоргоо юм байна гэдгийг нотлсон үндсэн дээр бид нар эмчилгээнд хэрэгжилж байгаа. Тэгээд амьтан дээр хичнээн одоо ингээд туршилт хийдэг ч гэсэн маш их талархах хэрэгтэй гэж боддог. Өөр арга байхгүй. Бид нар одоо ингээд химэл эрхтэн ургуулад химэл юун дээр одоо ингээд эд дээр туршилт хийе гэхэд байна штэ. Маш их хөрөнгө зарцуулдаг байхгүй юу? Нөгөө эдээ ургуулж эрхтний бий болгох гэж борог маш их хөрөнгө маш их хугацаа шаарддаг. Тэгэхээр чи болгон 21 хоног тутам 6 кг өгч байгаа юм чинь. Тэгэл тэр чинь 2 жил хүртэл баг амьдрна.
Тэгээд 8-7 хоногтойгоос бол баг гүлчиг өгөөд эхэлчихин. Тэгээд маш хурдан үрждэг. Тэгээд хамгийн жижигхэн, хамгийн ойролцоо одоо нэг хүний эргэтэн тогтолцоотой ойролцоо амьтан байна басан тий. Тийм болохоор хулган дээр ажилладаг бүх лабууд. Хулган тэгээд одоо ингээд нэг эрэм хулган аваад нэг хулган одоо $100 гэж бодъё л да. Тэгээд нэг 2 юм нэг эргээд нэг $300 хулган авчихад бол тэрийг үржүүлээл явчин тэрийг нэг дахиж баймаа худалдаж авах шаардлагагүй байдаг. Тэгээд төссөн мөнгөний хувьд одоо сайенс гэдэг чинь айгүй тийм хомсдмол байдаг болохоор маш их хэмнэлттэй. Тэгээд хурдан үр дүнгээ харах боломжтой жижигхэн одоо хайндлын хийхэд жижигхэн амархан. Тэгээд тийм үндснээс хулган дээр туршилт хийдэг. Тэгээд би хулган дээр туршилт хийдэгдээ ингээд жоохон эмзэгэлдэг л дээ. Тэгтээ одоо ингээд шинжлэх ухааны төлөө одоо нугасны гэмтэлтэй хөлн дөрөв мөчн бүгдээрээ мэдээгүй хүмүүсийг одоо эмчлэхийн тулд эмчлэх арга нээхийн тулд яа харахгүй хулганыг ашиглаж байна. Тийм тэгээд одоо эмчлэгдэхгүй өвчин хорвоо дэлхий дээр зөндөө байна. Ер нь нангаа ухаан юу ч эмчилж чадаагүй энэ бүрэн эмэгтэйчүүдийн өвчлөл болон хагалгаа, мистасал энтерл амар их олон хүний амын авраад хурдан үр дүнгөө эмчлэгдэж чадж байгаа боловч одоо архаг хууч өвчин chronic disease нэр бол эмчлэгдэхгүй. Тэгээд энэ эргэшгүй гэмтэлд орсон нугас бол эмчлэгдэхгүй байгаа. Тэгээд энэ нэг нугасны гэмтлээс болоод хоёр хөл нь парализ болсон хүмүүсийн эмчилгээний аргыг нээхэд хувь нэмрээ оруулаад явшин гэсэн үг. Тэрнээс яг би нээх гээд би ганцаараа ингээ ажиллаад байгаа гэсэн үг биш л дээ. Дэлхийд даяараа бүгд эмчилгээний аргын төлөө энд тэнд л ажиллаж байгаа. Тэгээд бүр яг ингээ амжилттай болоод хүний хөлтөр нь босгож ирэх хэмжээнд бол мэдээж хүрээгүй байгаа. Тэгээд одоо харин давхар манай лаб Альцгеймерийн өвчин дээр ажиллаж эхэлнэ гэж байна. Нэг ой санамжаа алдах өвчин байдаг штеп тийм амилоид гэдэг уураг тархинд нь байдаг. Тэр нь тэгээд мэдрэлийн эсийн бүрхүүлийг хайлуулаад мэдрэлийн эсүүд хоорондоо мэдээлэл солилцож чадхаа болоод тэгээд memory loss гэдэг тийм зөндөө олон кинонууд байдаг штеп ой санамжаа алдаад. Тэр өвчин дээр одоо бас ажиллаж эхлэх гэж байгаа шиг байна. Тэгээд хэрвээ би одоо ингээ хулганы янз бүрийн зураг мураг туршилт ингээд үзүүлэхэд та нарт ингээ амар юу мэдрэмж сэтгэл төрүүл ингээд бити тэрнээс тэгж одоо юу ягаарэ жирхэрээ бити жирхэрээ яа гэх юм бол энэ хөрхийн амьтад бүгд хүн төрөлхтний эдгэршгүй өвчнийг эмчлэх аргыг одоо нээж олоход хувь нэмрээ оруулж байгаа шүү. Тэгээд яах ч аргагүй хүн дээр туршилт хийж болохгүй болохоор хулгам дээр хийх шаардлагагүй. Харин оронд нь үзэж байгаа бол тэгээд талархаарэ. Тэгээд би бол баг бурхны дэваж руу нь явуулж ин л гэж боддیں۔ Тэгээд дараагийн төрөлтөө магадгүй хоолж төрөөд сайзантэй болоорооч гэж боддیں۔ Бас жоохон шашинлага за. Тэгээ бас чадварлаа хасаана гэртээ. Тэгээд for science шинжлэх ухаан болон хүн төрөлхтний эмчлэгдэхгүй зовж байгаа өвчний төлөө чи ингээд амиа өгч байгаа шүү уучлаарай гэж дотор боддог л доо. За тийм өнөөдөр болохоор хулганы талаар бас яриа гэж бодсон. Яг тэгвэл би нөгөө сэтгэл сэрд хийлгэн ингээд зарим бичлэг тавьдаг болохоор нөгөө хулган дээр
тарих мархийн өрөмдөөл тий. Тэгдэг болохоор ингээ бас энэ талаараа юу гэж боддгоо. Та нар бас бити жирхээрээ бити буруугаар ойлгоорой гэж хэлгээ. Тэгээ өнөөдөр ажлаа тарчаад нэг богинохын юмрхүү бичлэг хийгээд дуусгачих. Тэгээд өглөө үдчихэж байгаа хүмүүс өдрийг сайхан өнгөрүүлээрэй, орой үдчихэж байгаа хүмүүс сайхан амраарай. Баяртай. Хадсан айлны уян гавлаа. За ингээд халт дүн өвлийн хүйтнэр бороо харуулах уу? Энэ Хьюстон UT хэл гэсэн зонтог байгаас. Оо. За. Орой 11 хүртэл аян цахилгаанд бороотой гинэ. Одоо ингээд ажлаасаа гараа явчихсан сайхан гээгээд байна уу? Энэ хата. Юусэн. Америкт бүх зогсоол амар том байдаг, машинууд нь бүгд амар том байдаг ш нэрээ. Ямар тэнд Нью-Йоркийн таксин амар үнэтэй $45,000 шинэ RAV4-үүд явж байгаа юм чинь. Яахав та нараа. Одоо ерөнхийдөө бүгд нэг амар том машин унцгаадаг. Омоо мангар хурдтай машин зэрж юм. Амар хурдтай явдаг л та угсаа. Ингээд энийг үстэй хас орны мод байгаа. Энд нэг лизинг офис гэдэг тэр нэг жижигхэн цагаан харагдчихэв. Энд чинь манай одоо байрны түрээсийн төв гэх юм уу. Одоо энэ дээр очиж гэрэмэрээ гэж байраа үз сонгож авч түрээс ч ордог. Энд чинь айгүй сони юм бэ? Одоо ингээд монголчууд лизингээр авах гэж нөгөө нэг яадаг штеп. Ярьдаг штеп. Энд лизингээр авах юм бол зүгээр түрээслэж буцаад өгнө гэсэн үг. Түрээслэж машин унаад юм уу? Түрээслэж юу яагаад байранд амьдраад буцаагаад өгдөг гэсэн үг. Financial гэх юм бол жинхэнэ хувааж төлөөд өөр юм болгоно гэсэн үг юм билээ. Лизинг гэдэг. Энд би анхаарч лизинг гэдэг юм байна. Лизингээр л байр авах юм батал. Одоо гэсэн чи түрээсийн газар байсан билээ. Яа. Нэг гэрлэгөө яваад орчин доо. Юу ороод ирлээ дээ. Лизинг офис хурцлээд байх уу? За тэгээд энийг тэгээд нэг бичлэгийн завсраар л авчуулах бах. Өндөр бака. Я. Би энд явж байна.